Нийгэм эдийн засгийн байдлаас хамааран шинэ орчин үед цагийн малчтад мал мах, сүрэг болон малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнээ зах зээлийн эрэлтэнд оруулахад илүү өндөр шаардлага стандарт тавигдах болсон. Үүнтэй холбогдуулан малчид бид зөвхөн дотоодын гэлтгүй олон улсын хэмжээний стандарт шаардлагуудыг баримтлах хэрэгтэй болж эхэллээ. Малчид мал аж ахуйн чанартай эрхлэхийн тулд мал маллагааны зохистой дадлуудыг хэвшүүлсэн байх шаардлагатай бөгөөд олон улсын доктортой ноос ноолуурын эвслээс баталсан зохистой дадлыг цуурлаар танилцуулж байна. Монгол ноолуурын дэлхийн зах зээлээрх нэр хүнд, үнэлгээ, чанар стандартын тэнцэл нь юуны өмнө малчны хотноос эхлэх учраа дараах дадлуудыг малчид зайлшгүй анхаарахыг зөвлөж байна. Монгол улсын хувьд ноолуурыг байгаль орчинд ээлтэй, мал сүргэн эрүүл тогтвортой аргаар бэлтгэн нийлүүлдэг гэдгээ таниулан сурталчилж, чадвал дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварын хувьд томоохон байр суурь эзлэх боломжтой юм. Ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортойгоор явуулахын тулд ноолуур бэлтгэлийн чанарыг сайжруулах хэрэгцээ ихээр гарч байна. Ямаагаан самнах, бэлтгэх ажлыг сайн хангаж, самнах зохистой цаг хугацааг сонгох нь чухал. Ямааны ноолуурыг жигдэртэй, зөөлөн самаар зөөлөн самнана. Урт хялгастай ямааг эхлээд, урт хялгасыг сөрөмдөөд, дараа нь сойтогдож самнавал зохистой юм. Хэрвээ хашаа хороог үед ямаагаан ил задгай орчинд самнах шаардлага гарвал уул хадны энгэр газар, нөмөр газар, салхи шуурганаас цаг агаарын хүндрэлээс хамгаалж самнахыг зөвлөж байна. Ямаа самнах дадлага дуршлагтай хүмүүсийг ноолуур бэлтгэх ажилд оролцуулах нь нэн чухал байдаг. Ихэнх бүс нутагт ямаа самнах үед мал төлөлөختөө эд давцдаг учраас хүн хүч тутагмаас шалтгаалan хөлсөөр хүн ажилуулах, эсвэл ах дүү, танил, тал, найз нөхдөөн гуйхаас аргагүй болдог шүү дээ. Тиймээс аль болох малынхан арьс хөрсийг уурж гэмтээхээс сэргийлэх, болгоомжлон мал зовиргүй зөв самнах тал дээр анхаарч дуршлагтай хүмүүсээс зохих зааварчилгааг зайлшгүй өгч самнуулахыг зөвлөж байна. Мөн ямаа самнах ажлыг гэрийн эзэн тогтмол хянаж байхад буруутгах юмгүй. Самнах ямаагаан хашиж авч үлдсэн тохиолдолд эхний ээлжинд эр суваа ямаа, дараа нь эм ямаага, түүний дараа борлон шүтлэнгүүдээ, хамгийн сүүлд нь ухнаан самнах нь тохиромжтой байдаг. Эхтэн хэрв тухайн айл өрх ямаагаан нас хүсээр нь ангилан самнах өөрсдийн гэсэн арга барилтай бол түүнийг мөрдөн самнаж бас болно. Онцгойлон малчин даанч мал даанч илүү тогттой байхыг анхаарах нь зүйтэй. Эр ямаа, эм ямаа, борлон, шүдлэн ухныг тус тусад нь ялгаж самнадгийн гол учир бол ноолуурыг нь нас хүсээр нь ангилахад ялган савлахад төхөмтэй байх явдал юм. Самнсан ноолуурыг өнгө чанараар нь ангилж, чийг тоосноос хамгаалan уутанд савлана. Ямаагаан самсны дараа цаг агаар хүүтрэгээс сэргийлж хашаа сарвчаар хангаж, нэмнээ хийх болон тусгай арчилгаа шаардлагатай малдаан анхаарал тавих хэрэгтэй. Ямааг ингэ самнахтаа ямаа бол чигжүүн олортой. Арьсан дуудсан. Ямаашаас арай жаахан эртэйгэр гэдэг энэ яагаад хамгийн гол нь арьсыг хэмтээж болохгүй. Самнж. За ингэж самнчаад буцаагаад ингэ сайхан арьсыг орохгүйгээр эргэж самнаад ингээд энэ ноолоор ингээд одоо энэ ямаагаа самчаад дараагаар нь ийм ноол самаа самна. Энэ жижиг самаар, тоногрын сам гэж. Энэ самаар. Тэгээ ингэж самчаад энэ чи одоо үндсэндээ ноолоор үлдээхгүй. Аль болохоор зэрэг одоо зэрэг хамгийн гол нь их ихтэй байж болохгүй. Ямаа орно. Тэгээ шархтлна, арьсандаа нөлөөлнө. За дараагаар нь энэ самаар самна. Энэ самаар самнахад энэ одоо чихний үг. За багалзуур, өвчөө. Энэ одоо самнуудыг ингэ самна. Бүгдийг ингэ самнаад. Тэгээ энэ хамгийн гол нь энэ арьсыг гэмтэхгүй, малыг зовоохгүй. Дудал бид нэр одоо Монгол одоо дээрээс одоо монголчуудын дээрээс өөр олон жил гисэн хийчихсэн. Энэ одоо эврээр ингэ хийчихсэн энэ сам баг. Эврээр ингэ тариа хийчихсэн. Ямар ч одоо нэг тийм ир бол байхгүй. Ийм сам байна. Ер нь аль болохоор л одоо малыг гинтээж болохгүй. Ингээ самнах хэрэгтэй. Зарим тохиолдолд малчид хаалт дэвсрүүгүй газар, бууз шороотой холилдуулан ямаагаан самнадаг явдал элбэг тохиолддог. Иймд ямаагаан самнахын өмнө дэвсгэр тавьж, хаалт хашлаг, жижиг гэр зэргийг урьдчилж бэлтгэх хэрэгтэй. Мөн хялгасыг сөрөмж,
Жиг дэртэй самаар самандаггүй зэрэг хайнгад буруу дадал зуршлаас үүдэн ноолуурын гарцад эзлэх хогт холц, хялгас, хаг, шорооны хэмжээ ихсэж байдгийг анхаарах шаардлагатай. Самны шүдэн хэтэрхий хурц үзүүртэй байж болохгүй. Ийм самтай тохиолдолд малын арьсыг урж гэмтэн шархлуулж байгаа эсхийг заавал шалгаарай. Хөлөх хуяа нь хит нарийн байж болохгүй. Зарим үед нарийнхан янцаар чивчиртэл чанга боосон байдаг. Ингэж баавал ямааны хөл мдээгүй болж босоод гიშгэж чадахгүй сүгэрч унах явдал гарахгүй. Ямаа самнах буюу ноолуур бэлдэх ажилд дадлаг дуршлаг муутай хүмүүс оролцсноос үүдэн малыг чанхүлэх, шэрэлдэг нь гарахгүй сөргүүлж самнах, хэд түргэн самнах, хурц шүдтэй самаар малын арьсыг урж гэмтэх, хүлээстэй нь хэтэрхий удаан хөвтүүлж малтай зөв бусаар харьцах зэрэг дутагдал гардгийг анхаарах хэрэгтэй юм байна. Ноолуур бэлтгэлийн системийг боловсронгуй болгосноор чанарын үзүүлэлтээр хяналт баталгаажуулалтын тогтолцоонд хамрагдах боломж малчтад бүрдэж байна. Ноолуурын түүхийн эд бэлтгэлийн ажлыг зөв зохистой явуулах нь дан ганц малчин айлын үүрэг хариуцлага биш юм. Харин малчны байгууллага, хоршоо, нөхөрлөл нь баг самынхаа удирдлага, мэрэгжлийн байгууллагатай хамтран сургалт мэдээлэл авч зах зээлийн стандарт шаардлагын талаар үнэн зөв ойлголтоор түүхийн эд ноос ноолуураа бэлтгэн нийлүүлэхийг зөвлөж байна. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай Монголын цөөхөн брэнд бүтээгдэхүүний нэг бол яахын аргагүй Монгол ямааны ноолуур билээ. Ингэснээр ноолуурын үйлдвэрлэлийг доктортой явуулахад нэн чухал үе шат болох ноолуур бэлтгэлийн ажилд малчид өндөр ач холбогдолтой хандаж эдийн засгийн үр өгөөж өгч хүртгэн дамжиггүй юм. Ноолуурын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд оролцогч бүрэн тухайлбал байгалийн нөөц баялаг, зэрлэг аамтан, ямаа, малчнаас эхлээд ноолуур угаах, самнах, удас эрэх, загвар зохион бүтээх, нэхэх, савлах, тээвэрлэх гэх мэт бүхэл шатандаа үр өгөөжөн хүртэж байхын төлөө хамтдаа хичээцгээе. Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвслийг мал аж ахуйн эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадлд тусгагдсан ноолуур бэлтгэх зохистой дадлаас танилцуулав.